Сайн байцгаана уу? Хөгжил политехник коллежийн аяллаа багш Атхан Жаргал байна. Та бүхэнд өнөөдөр би хуучин хувцас даавны өөц ашиглаж хэрэгцээт бүтээгдэхүүн хийх видео хичээл хүргэж байгаа. За өнөөдрийн хичээл маань хуучин өмд ашиглаад даавн цүнх оёх хичээл байгаа. Бидний амьдрал дээр зөндөө хог хаягдал даавн материал гардаг. Жишээлбэл даавны өөдс ашиглаж хийсэн цүнх байна. За энэ бас хуучин хэрэглэгдэхгүй хувцас ашиглаж хийсэн цүнх, хуучин джинсийн өмд ашиглаад хийсэн цүнх байгаа. За бидний өнөөдрийн заах хичээл маань яг ийм загвартай, ийм хэмжээтэй даавн цүнх байгаа. Даавн цүнхэнд бэлдсэн материал бол 2 ширхэг хуучин хэрэглэгдэхгүй өмд, доторлох бас хэрэглэгдэхгүй болсон ийм хуучин материал байгаа. Хичээл маань 3 алхмын дагуу явагдана. Нэгдүгээрт нь бид материалаа бэлдэх байгаа. Материалаа бэлдэж ханзалж ашигтай талбайгаа гаргаж авах. 2 дугаарт нь цаас үлгэрийн дагуу бэлтгэх байгаа. 3 дугаарт нь ойж гүйцэтгэх. Энэ 3 алхмын дагуу явагдах байгаа. Даавн цүнхэнд бэлдсэн материал бол 2 ширхэг хуучин хэрэглэгдэхгүй өмд, доторлох бас хэрэглэгдэхгүй болсон ийм хуучин материал байгаа. Халаас буюу товч, лого ч юм уу янз бүрийн илүү дутуу юмнуудыг ингээд авчих байгаа. Тэгээд материалынхаа хамгийн ашигтай том талбайг нь хайчилж авах байгаа. Өмдний хамгийн том дэлгэгдэх байдал нь энэ. Ингэж аваад нөгөө эдлгээнд орж исэн учраас жаахан өрчгөр байгаа энэ эндүүд нь. За энэ материал маань бэлэн боллоо. Дараачийн өмд 2 өмдөр ингэж өнгийг хоршиж хийх байгаа. Халаас буюу төмөр товч бүсийг ханзлаад авчигдаг байгаа. За өмдөө дэлгэж хайчлахдаа энэ дотор талын ойдлыг хайчилж дэлгэдэг байгаа. Яагаад тэгэхээр энэ дали байдаг учраас ташаан хамгийн өөгүй тэгшхэн байх талаас нь бодож ташаан талаа битүү авч үлддэг байгаа. Ийм том талбай гаргаж авдаг байна. Одоо үлгэрээ байрлуулж эсгдэг байна. Эсгэж чадахгүй бол яах вэ гэх юм бол чиглэн бүтээгдэхүүн дээрээс тавиад хайчлаад үлгэрээ аваад ашиглаж өгч бас болдог байгаа. Энэ сум заасан тэмдэглэл нь болохоор даавных нь ширхгийн дагуу гэсэн үг. Одоо жишээлбэл ингэж тавихгүй. Энэ даавны ширхгийнхаа дагууд сумаа давхцуулж тавина гэсэн. За ийм байдалтай тавилаа. Ингээд яг ирмгийнхаа дагуу зурж байгаа ойдл нь тавьчихсан үлгэр учраас илүү дутуу гаргах ёсгүй. Зурлаа. За ийм байх жишээтэй. За хүрэн тал нь энэ боллоо. 2 давхраараа эсгэгдэж байгаа. Хамгийн байрлуулж болох боломжоо өөрсдөө харна гэсэн үг. За ингэж байрлуулвал цүнхний маань дитэл бүрэн эсгэгдэх нь байна. Эсвүрээ хийж зурхдаа савн буюу шохоогоор үлгэрийн ирмгийн дагууд илүү гаргахгүйгээр зурдаг. За ингээд 2 өнгийн 2 ширхэг цүнхний маань үндсэн деталь зурагдсан байна. Яг шугамынхаа дагууд эсгэн хайчилж явах явцдаа шугамнаас гадагшин дотгошин гаргахгүйгээр шугамынхаа дагууд хайчилнаа. За бидний үндсэн цүнхний эсвэр маань хийгдлээ. Оёхоос өмнө дотроо бас бэлэн эсгээд авчигдаг байгаа. Дотроо
оосор бүчнийхээ орчмоор ил гарч явах учраас бас жаахан өнгийг хоршуулсан ийм хуучин дэвсээ даавыг ашиглаж байгаа юм аа. За дотроо өнгөө тавьж давхар хайчилж эсэх нь мэдээж тод харагдахаар харандаагаар зуръя. Өнгийн шохоо буюу харандаагаар цайвар өнгийн материал дээр зурхад хялбар болдог байгаа. За ийм байдлаар дотроо эсгсэн. Дотор маань 2 давхар эсгэгдэж байгаа тийм ээ. Яг зурсан шугамынхаа дагууд дотроо эсгэлээ. За бидний амьдрал дээр одоо хэрэглэгдэхгүй даав янз бүрийн материал маш их хаягддаг тийм ээ. Тэгэхээр энэ олгоныг юунд ашиглах уу, яах уу гэж бодож сэтгэж өөрийн хэрэгцээт бүтээгдэхүүнээ хийх юм бол нэгдүгээрт эдийн засагт хэмнэлттэй, хоёрдугаарт одоо байгаль дээлтэй одоо бидний хаягдсан хаягдл хог маань шууд шатаадаг. Шатж байна гэдэг чинь байгальд одоо хортой хий ялгарч байна, халуун дулаан үүсэж байна. Тийм учраас одоо хуучин материалуудыг л ашиглаж бүтээгдэхүүн хийх нь одоо ер нь дэлхийн чиг хандлага бол тийм болчихсон байгаа. Тэгэхээр бид ч гэсэн ер нь хэрэгцээнийхээ ямыг хаягдлаа ашиглаад хийх юм бол биднэрт ач холбогдолтой юм аа. За эсгсэн бүрдэл хэсгүүд маань бэлэн боллоо. Одоо дараачийн алхам буюу 3 дугаар алхам оёх ажиллагаандаа оръё. Заавал үйлдвэрлэлийн зорилготой тоног төхөөрөмж гихгүйгээр гэр ахуй нөхцөлийнхаа машиныг ашиглаад хийдэг байгаа. Бүр уухгүй хөдөлмөрч хүмүүс бол гараар ойсон ч боломжтой. Мэдээж энэ үндсэн зөв өнгүүд ингэж хооронд нь хавсраад за оёх зай маань хитрхи мөчтгөн мултарч гарахаар сэмэрхээр биш нэгтгэж оёх нь байна. За оёсон ойдлынхаа ирэмгийг хоёр дэш нь хагалж эндүүдж өгдөг байгаа. Энэ нь ямар учиртай бэ гэхлээр ойдл маань зузаан болохгүй дараагийн ч ойдл хялбар болох учраас хагалж нэмгэн болгож эндүүдж өгөх байгаа. Эндүүдэхдээ бол ямар ч эндүү хэрэгжилж болно. Заавал төв суурин газар цахилгаан эндүүгээр төсөөлж болохгүй. Гал дээр тавиад халаадаг эндүүд байдаг тийм ээ. Зарим нь бүр ингээд хатуу даавг болвол ингээ хоёр тийш нь ингэж юм хэрдээд ч гэсэн ойдлоо унгачдаг байгаа. За одоо цүнхээ доторлоод битүүлж оёх байгаа. Доторлж битүүлж оёхдоо өнгөө тусданд битүүлээд дотроо бас тусданд битүүлдэг байгаа. Мэдээж зөв өнгөтэй хавсарч бариад буруу өнгө талаасаа нэгтгэж оёноо. Даавны хоёр ирэмгээ хоёлынгийн чицүү бариад өргөн нарийнаа сайн жигд тохируулж өгнө гэсэн үг. Яг энэ аргаараа дотроо нэгтгэж оёх байгаа. Дотрын маань зөв өнгө нь бас дотгош нь хараад үндсэн өнгөө ингэж хооронд нь хавсраад сая өнгө оёснтойгоо яг ялгаагүй нэгтгэж оёноо. Дотор дээрээ нэг жоохон ийм хагалбар үлдээч дараа нөгөө тороо цүнхээ битүүлж оёод эргүүлж гаргах учраас нэг сөөм хэртэй зай үлдээгээд дотор талдаа ингээд ойдлоо гүйцээгээд битүүлж байна. За одоо өнгө дотор хоёроо энэ бариул хэсгээрээ нэгтгэж өгнө гэсэн үг. Бариул хэсгээрээ нэгтгэхийн тулд өнгөө эргүүлж
өнгөө эргүүлээд ингэж хоёр зөв өнгөө нэгтгэж оруулж өгдөг байна. Ингэж орууллаа. Ингэж орууллаа. Доторны чи өнгө үндсэн цүнхний өнгө, хоёр үндсэн өнгө маань ингэж хавсраад бариул хэсгээрээ нэгтгэж оёно. Нэгтгэж оёхдоо энэ оёдлуудыг давхцуулаад хоёр тийш нь хагалж дийлгэж барина. Яагаад вэ гэхээр зузаан болох учраас машин явахд хэцүү. Тийм учраас хавсарч бариад за ингэж нэгтгэж оёх юм. Энэ ирмэгийн дагууд ингэж нэгтгэж оёно. За нөгөө талаасаа энэ ирмэгийн дагууд бас 1 см орчмын зайд өнгө дотор хоёроо нэгтгэж өгдөг байна. За бас дахиад энэ хэсгээ бас өнгө дотроо нэгтгэж ойж өгнө. Ингэжээж цүнх дотор хоёр чинь нэгдэх байгаа. Цүнх талынхаа материалыг доошоо улан талдаа харуулад дотрийн материал талаасаа нэгтгэж ойно. Өнгө дотроо нэгтгэхдээ энэ бариул тусварлуун яг 1 см орчмын өргөнтэй ингэж оёлоо. Дутуу үлдээчих. 3 хуруу дутуу үлдээчих. Яагаад тэгэхээр бариулаа нөгөө холбож оёх учраас хоёр ирмэгээ сайн ч 100 барьж өгнө. Аль нэг тал нь дотроод гарчихгүй жигэд. За ингээд цүнх маань амсар хэсгээрээ дотор өнгө хоёр нэгтгэгдлээ. За одоо эргүүлээд хоёр оосроо ингэж бөхөлж оёх байгаа. Эргүүлэхээсээ өмнө яах вэ гэхлээр ойсон ойдол маань өрчихгүй тулд жаахан сэтгэлгээ хийж өгдөг байгаа. Энэ ойдол руугаа оруулахгүй тулд ингэж сэтэлж өгдөг байгаа. Ингэснээр чөлөөтөө эргэж өгөн цааш нь. Энэ дугуйрч байгаа хэсгүүд дээр энэ шулуун хэсэг бол сэтлэх шаардлагагүй. Энэ дугуйрсан хэсгүүд дээр сэтэлгээ хийж өгөх шаардлагатай байгаа. Ойдлоосоо жоохон дутуу нэлээ ойрхон сэтлээд өгчвөл ирэхэд төвөгтэй биш. Энэ бас дугуйрч байгаа учраас бас ялгаагүй сэтлээс хийж өгнө. За одоо нөгөө дотроо нэг жоохон сөөмхөртэй зай үлдээсэн тийм ээ. Энэ зайгаараа буцаагаад эргүүлнэ. Бариул маань энд байгаа. Бариулаа бас эргүүлнэ. Гэж бариулаа эргүүлсний дараа бариулаа хооронд нь холбож ойдог байгаа. Дутуу үлдээсэн дотрынхаа хагалбараар оосруудаа ингээд бүгдийг эргүүлээд гаргаад ирсэн. Одоо оосруудаа хооронд нь холбох байгаа. Оосруудаа хооронд нь холбож байхдаа ингэж холбогдохгүйгээр шар хүрээ хоёроо ингэж холбогдвол яг ингээд мөрөн дээр зөөхөд их тохиромжтой болж ирж байгаа. Тэгэхээр ингэж холбож өгөх нь байна. Бас мэдээж өнгөө тусад нь дотроо тусад нь холбож оё. За одоо энэ өнгөнд тусдаа холбосон дотор нь бас ингэж тусдаа холбоо.
За энэ ойдлыг ингэж хагалж нэгтгэж аваад хагалсан тийм үү. Тэгэнгүүт хоёр дотроо бас ингэж хооронд нь холбож оёхно. Оосорныхаа хоёр өнгийг хавсарч оёсон. Дотрыг бас ингэж нэгтгэж оёсон. Одоо ойдлуудаа хоёр тийш нь хагалаад хооронд нь хавсарна. Дотор 1 см-ийнхаа ойдолтой цэцэн өргөнтэйгээр цааш нь нуглаад өнгөн дээгүүр нь ирмэг гаргаад оёх нь байна. Өнгө дотроо нэгтгэж оёхдоо энэ дотрын цагаан хэсгийг нааш нь цохийлохгүйгээр шар талаараа ингэж дагуулж нугалж байна. За ийм байдлаар сайн нэгтгсэн өнгө дотрын ойдлоо дарж ойж өгдөг байх нь. Энэ нь болохоор бат бөх нааш цааш нь хөвсөлцөөд байхгүй. Тэгээд бас дотор нь нааш цааш нь илүү эргэж гараад байхгүй. Ингээд ирмэг дээгүүр нь дараад ойж. Ингэж оёод ингээд төгсглөө. Яагаад тэгэхээр энэ хөрөө өнгөн дээр хөрөө утсаар оёол бас цүнх маань гоё цэвэрхэн харагдана гэж үзээд хөрөө өнгийн утсаар энэ хэсгээ оёхоор үлдээч. Өнгө талаа бас нугаллаа. Ийм байдал. За хөрөө өнгийн утсаар дараад оёчие. За ингээд оёж дууслаа. Одоо эндүүд чинь хэлбэрийн гоё засаж хэлбэрийн дагууд эндүүд чинь байна. Ингээд шар хөрөө хоёрын өнгөний хоршлоор ийм гоё цүнх бэлэн боллоо. За цүнхээ бас чимэглэх тал дээр бас гоё санаануудыг өөрсдөө зохиогоод хийж болно. Жишээ нь одоо өндний халаасаа ханзалж авахдаа бүтнээр нь аваад энэ тал дээр нь ингээд ч юм уу те ийм байдлаар ч юм уу ингээд хүн өөрийнхөө сэтгэхэд гоё чимэглэж өгч бас болно. Миний бодлоор энэ чимэглэлийг хийхээр шийдсэн. Энэ бас нэг хуучин цүнхний. Тэгээд аль талд нь хадвал зүгээр вэ нү? Энэ болохоор нөгөө бараа өнгөн дээр нөгөө гоёл маань тодорхон тиймэрхүү харагдаж байна. Тэгэхээр энэ цайвар өнгөн дээр илүү гоё тодорч харагдах. Гараар хадаад тогтоочихъя. За бидний цүнх маань бэлэн боллоо. Даавн цүнхний одоо ач холбогдол нь гэвэл угаа цэвэрлэхэд тохиромжтой, хөнгөн, зөөлөн, багтаамжтай, зуны халуунд, өвлийн хүүтэнд ямар ч улиралд барьсан одоо тохиромжтой байдаг. Ингээд энэ өнөөдрийн хичээлээс санаа аваад хуучин хувцас дахин сэргээгээд ашиглаад олон зүйлийг хийж сураараа санаа болгоход даавн цүнх, даавн тор олон янзын материалаар одоо хийгээд өөртөө нэмэлт орлого олох боломж бол зах зээлд байдаг шүү гэдгийг хэлье. Тэгээд та бүхэнд амжилт хүсье.